Мас алуурчид буюу нэг доор олон хүний амийг хөнөөдөг алуурчид хэнийг ч хин гэхгүйгээр таарсан хүн болгоно л хөнөөж орхидог бол цуврал алуурчид арай өөр. Тэд зүгээр л нэг таарсан хүнээ хөнөөчихдөг гэвэл шал худлаа. Харин өөрийн тогтоосон нарийн шалгуураар шүүж байж хохирогчоо сонгодог. Тодорхойлбол хохирогчт нь ямар нэгэн байдлаар нэг нэгнтэйгээ төстэй зүйлтэй байдаг. Хоорондоо төстэй царайтай, ижилхэн загварын дэркотэй, ижилхэн өнгө хувцастай гэд ямар нэгэн байдлаар л бие биетэйгээ ижил төсөөтэй зүйлтэй байдаг. Жишээлбэл Жефри Дамрын хохирогчид өнгөт арьст эрэгтэйчүүд байдаг байсан бол Солонгосын Хуасаны алуурчны хохирогчид шилэн дэркөө өмссөн эмэгтэйчүүд байсан гэд яриад байвал бүх цоврал алуурчдад ямар нэгэн байдлаар ийм шинж тэмдгүүд яалтчгүй илэрдэг. Энэ удаад зөвхөн улаан хувцас өмссөн эмэгтэйчүүдийг сонгон хөнөөж байсан алуурчин буюу Хятадын улаан дайшинсны алуурчны талаар ярих болно. Бүгд найрамдах Хятад ард улс Хүбэй муж Ухаан хот 2000 оны 4-р сарын 1 өдрийн шөнө дунд 24 настай залуу бүсгүй ажиллаа таарад гэртээ хайрахын тулд яаравчлан алхаж гин. Түүний алхаж буй зам өдөр бүр явдаг зам нь байсан болохоор бүсгүйд айх зүйл байсангүй. Ингээд гэртээ хайрах замд нь заавал зөрж өнгөрдөг барилгын талбай дээгүүр өнгөрч явтал хин нэгэн араас нь дагаж байгаа мэт сэтгэгдэл төрж эхэлсэн бөгөөд бүсгүй айснаасаа болоод алхаагаа түргэсгсэн боловч харамсалтай нь түүний түргэн алхаа тус болж чадсангүй. Үл таних итгээд араас нь барьж аваад хайр найргүй хутгалж эхэлсэн бөгөөд нийтдээ 20 гаруй удаа хутгалн хөнөөж биед нь байсан үнэтэй цайтай болгоныг нь шүүрэн авч хээвнийг яваад өгсөн байдаг. Энэ тайлагаачийн хувьд улаан дайшинз өмссөн байсан юм. Энэ хэрэг болсноос хойш хэдхэн хоногийн дараа номын санд хижээлээ хийгээд оройтсон улаан цамцтай оюутан охин сургуулийнхаа дотуур байр руу яаравчлан явсан боловч бараг л дотуур байрныхаа хаалганы хажууд халдлагад өртөж маш олон удаа хутгалуулж амиа алдчихсан. Талагаач охины бие дээр тэр дундаа эмзэг эрхтэн дээр нь хадсан мөрүүд байсан боловч бэлгийн хүч хэрхэлэлт өртөөгүй гэх дүгнэлт гарсан байдаг. Оюутан охины зохицос оюутны байрны дүүнгэж хажуугаас олдож оюутнууд зохицыг нь цагдаа дуудан хүлээлгэн өгсөн боловч энэ хэрэг хотын иргэдийн хувьд хизээний танил болчихсон хэрэг нь байсан бөгөөд бүгд л ам дамжин архин нэгэн улаан хувцастай эмэгтэй нас барчглаа штэ хэмээн ярьцгааж байв. Учир нь яг ийм байдлаар үлдэгдсэн хэрэг 1999 оны 4-р сараас эхлэн гарч эхэлсэн боловч цагдаагийн газраас эдгээр хэрэгүүдийг чандлан нууцалж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэхгүй байх байр суурьтай байгаад байсан. Учир нь цагдаагийн газрынхан энэ хэргийг олон нийтийн анхаарлын төвд шилжүүлчих юм бол нийгэмд айдас бий болно хэмээн айсан байдаг. За нөгөө талаараа гэмт хэрэгтнийг сурталчлаад хэрэггүй хэмээн ботчихсон. Харамсалтай нь энэ шийдвэр нь хамгийн буруу шийдвэр байлаа. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг цуврал аллагын талаар огт мэдээлэл өгөөгүй учраас нийгэмд худал үнэн нь мэдэгдэхгүй олон цурхлууд бий болж нэмж хачирлагцаар байсан тул бүх хүн энэ алуурчны талаар тодорхой хэмжээнд мэдэж байсан боловч яг ямар хүмүүс лөө ямар цагт дайраад байгаа вэ гэх мэдээлэл дутмаг байсаар байсан тул хохирогчдын тоо нэмэгцээр. Хохирогчдын ихэнх нь мэдээлэлгүй улмаас гэмт хэрэг гардаг цагаар гав ганцаар гудамжаар алхаж өмсөж болохгүй өнгийн хувцас өмсөж байсан гэхэд хэлсдэхгүй. Хэрвээ цагдаа нар энэ гэмт хэргийн талаар нийгэмд мэдээлэл өгчихсөн байсан бол зарим хохирогчид гэмт хэргийн бай болохгүй ч байх боломжтой байсан ч байж магадгүй юм. Цагдаа нарын буруу шийдвэрээс үүдэн бүхэл бүтэн 2 жилийн хугацаанд алуурчин хотоор чөлөөтэй явсаар л байлаа. Алуурчин 2000 оны 4-р сарын халдлагаа хийснээсээ хойш хэрэг үйлдэх давтамжаа улам бүр ойртуулж эхлээд 7 хоногт 1 удаа байсан бол дараа нь 3 хоногт 1 удаа, бүр дараа нь бараг л өдөр болгон шахуу халдлага үлдэж эхэлсэн бөгөөд аллагандаа донтсон мэт болж ирсэн. Зөвхөн 2000 оны 1-ээс 6-р сарын хооронд л гэхэд Ухаан хот болон хажуугийн хотуудад нь 30 гаруй удаагийн халдлага бүртгэгдсэн байдаг. Азар зарим хохирогчид амьд үлдсэн боловч хинч алуурчныг дүрсэлж өгч чадахгүй байсан ба ганцхан дундаж өндөртэй эрэгтэй хүн байсан гэх хариултыг л өгцгөөж байлаа. Ингэж алуурчны талаар ямар ч сэжиг таамаг олдохгүй хэвээр маш урт хугацааг өнгөрүүлчихсэн.
Магадгүй эдгээр хэрэгүүд нь Ухаан хотод төвлөж үлдэгдэж байсан учраас илрүүлэхэд илүү хэцүүч байсан байж болох талтай. Тухайн үед Ухаан хот нь хөдөөнөөс ирсэн ажил хайгчид цугларддаг төв цэг болсон байсан болохоор бүртгэлтэй бүртгэлгүйгээд маш олон газараас ирсэн хүмүүс хотоор нэг холигддог байсан учраас энэ дундаас аллах үлдээд яваад байхыг ч бас үгүйсгэх аргагүй болоод ирчихсэн. Хохирогчид бүгд шахуу дөнгөж 20 нас гарч яваа. Залуухан бүсгүүчүүд байсан бөгөөд ихэнх нь улаан өнгийн хувцастай эсвэл улаан өнгийн оруулахтай хувцас өмсөж яваад хамгийн доод талдаа 7 удаа, хамгийн дээд талдаа 100 гаруй удаа хутгалуулж дээрэмдүүлээд амиа алдсан байдаг байснаас гадна зарим хохирогчдын бие дээр хатсан уул мөр байдаг байсан. Ийхүү зөвхөн улаан өнгийн хувцастай эмэгтэйчүүдийг хөнөөдөг байснаас нь болоод уг алуурчныг хятадын улаан дагшинцны алуурчин хэмээн хочлон ярих болсон ба түүний хийсэн нийт халдлагын тоог одоо хүртэл маргаантай гэж үздэг. Зарим амьд үлдсэн хохирогчид цагдаад мэдэгдэлгүй зүгээр өнгөрөөчихсөн ч байх магадлал туйлын өндөр байдаг. Ямар ч тач батлагдсан хүн амны хэргийнхэн тоо 13 боловч энэ тоон дээр ч бас маргаан өрнүүлдэг хүмүүс нэлээдгүй их байдаг ба хохирогчдын тоо эннээс илүү байгаа хэмээн сэжгэлцгээдэг. 2 жил гарангийн хугацаанд хэдэн 10 халдлага үлдэж дээрэм хийж хүний амьд хүрсний эцэст 2001 оны 7 дугаар сард л цагдаа нарт хамгийн анхны сэжүүр нь гарч ирсэн бөгөөд цагдаа нар сэжүүрээ бариад шуудхан л Ухаан хотын ядуусын хорооллыг тэр дундаа Дуван уухтны гэрийг зорин уццгоосон. Дувааны гэрт очиход гэрт нь аав ээж хоёр нь байж байсан боловч гол зорин очисон хүн болох баг хүү Дуван Гуачен нь гэртээ байсангүй. Аав ээж хоёр нь хүүгээ нэгэн байгууллагын хамгаалагч хийж ээлжинд гардаг учраас хараахан гэртээ байхгүй байна хэмээн хэлсэн бөгөөд цагдаа нар бүслэлт гаргаж Дувааныг гэртээ эргэж ирэхийг нь хүлээж эхэлсэн. Гэтэл яасан гэж Дуван гэртээ ирж явах замдаа цагдаа нар гэртэн түүнийг хүлээгээд сууж байна гэдгийг олоод мэдчихээд зогсохгүй шуудхан л зугтаачихсан бөгөөд цагдаа нарын бүслэлт нь тооцоо алдчихсан байдлаар хийгдсэн байсан тул Дуван бүр маш амархан гихчин зугтааж орхисон. Ер нь бол зүгээр л нэг хамгаалагч хийдэг энгийн нэгэн залуу яаж ч бодсон цагдаа нараас зугтах шалтгаан байхгүй нь тодорхой. Ийхүү цагдаа нар Дувааныг гол сэжигтэн болгож эрен сурвалжилж эхэлсэн бөгөөд хизээ нэгэн цагт ээжтэйгээ холбогдно хэмээн үзээд ээжийг нь бараг л гэрийн хорионд оруулж түүнийг отсон боловч Дуван гэр бүлийнхэнтэйгээ хизээж холбоо бариагүй тул цагдаа нарын төлөвлөгөө нуруу унсан байдаг. Учир нь Дуван тийм ч амар нэгэн биш. Тэрээр 1973 онд Ухаан хотын ядуусын хороололд мэндэлсэн бөгөөд аав ээж нь хүүхдүүдэд тэжээхийн тулд өдөр шөнөгүй ажиллацгааж хаасайгүй нүүж амьдардаг байсан тул Дуваныг өсөх насанд хинч анхаарал хандуулдаггүй байсан. Энэ байдлаас болоод Дуван бага наснаас эхлээд л гэмт хэрэгт орооцолдож хулгай хийж дээрэм хийж улмаар өсвөр насаа хүүхдийн хорход өнгөрүүлсэн бөгөөд насанд хүрснийхаа дараа ч бас шоронгоор орон гарan явдаг болсон ба энгийн амьдралтай гэхээс илүүтэйгээр шоронгийн амьдралаар олон жил амьдарсан нэгэн байсан болохоор ар гэрэн түүний хувьд тийм сонирн биш. Дуван угаасаа ээжээсээ өөр гэр бүлийнхаа гишүүдтэй ч дотн байгаагүй бөгөөд байгууллагад хамгаалагч хийдэг гэснээр ч бас худлаа байсан юм. Харин ажил хийдэггүй хэрнээ ямар ч хэл байсан арх уух, мөрөөдө тоглох мөнгөөр огт тасарч байгаагүй. Цагдаа нар Дувааныг барьж авахын тулд хотын хэсгүүдээр нэгжлэг хийж байсан боловч хөдөөнөөс ажил хийхээр ирсэн иргэдийн цуглардаг яг нэг хэсэг газрыг шалгахад хэтэрхий ажиллагаатай хэмээн үзээд зүгээр л тоолдолгүй орхичихсан байдаг. Харамсалтай энэ цагдаа нарын ирлийн ажиллагаа амжилтыг огт олохгүй байснаас гадна Дуван халдлагаа зогсоож нуугдахын оронд халдлагаа үйлдэнгээ нуугдаж байсан. Энэ үедээ тэрээр эмэгтэйчүүдийг хөнөөх гэхээс илүүтэйгээр дээрэмдэх зорилгоор халдаж байв. 2001 оны 8 дугаар сар хүртэл бүхэл бүтэн 1 сарын хугацаанд Дуван амжилттай нуугдаж чадсан бөгөөд түүний нуугдаж байсан газрынхан талаарх мэдээллийг яг үнэндээ Ухаан хотын цагдаа нар эцэг хүртэл олж чадаагүй ба Хөрш хотын цагдаа нар нь олж мэдээд Тус хотын цагдаа нэгэн газарт мэдээллийг нь хүргүүлснээр олж илрүүлж чадсан. Дуван хаана нуугдаж байсан бэ гэхээр цагдаа нарын очихоос татгалзаад байсан өнөөх хөдөөнөөс ирсэн ажилчдын цуглардаг хэсэгт өдрийн 1 юаны төлбөртэй зочид буудалд нуугдаж байсан байдаг. Түүний байрлаж байсан өрөөнөөс цустай хувцас гутал гарч ирснээс гадна түүний гутлын мөр нь хэргийн газрууд дээр нотлох баримтаар авагдсан гутлын мөрүүдтэй бүр яг таарч байв. Дуван ер нь бол өөрөө нэлээд бохир хүн байсан байж магадгүй юм.
Тэрээр халдлагаа үлдчихэд ерөөсө хувцас угаадаггүй, зөвхөн гараа л угаадаг байсан болохоор нотлох баримтаар хураан авахцсан хувцснууд дээр хохирогчдын цус нь дартагшсан байдалтайгаар байж байсан хэмээн цагдаагийн тэмдэглэлд дуртагдсан байдаг. Шүүх Дуаныг дээрмийн сэтлэр 13 хүний амьд хүрсэн хэмээн үзээд 2003 онд цаазын ял оноосон боловч яагаад гэх асуултуудад хариулт авалгүйгээр цаацалчихсан юм. Нэгдүгээрт Дуан яагаад зөвхөн улаан хувцастай эмэгтэйчүүд лөө дайрсан юм бэ гэдэг талаар хинч хизээч асуугаагүй. Хоёрдугаарт яагаад зарим хохирогчдын биеийг нас барсныхан дараа хадсан бэ гэдэг асуулт хариултгүй үлдсэн. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар бол Дуаны энэ үйлдэл түүний бэлгийн дур хүсэлтэд шууд хамааралтай байж болох талтай. Өсвөр наснаасаа эхлээд шоронд ихэнх цагаа өнгөрүүлсэн учраас эмэгтэйчүүдтэй хэрхэн харилцахаа сайн мэдэхгүй байсан тул өөрт нь таалагдсан эмэгтэйг хөнөөж хазалтаараа өөрийнхөө хүслийг дарсан байх магадлалтай хэмээн үздэг юм байна. Харин дээрмийн хэрэг бол энэ хүслийнх нь хажуугаар давхарлсан санхүүгийн хэрэгцээг нөхөх гэсэн оролдлого нь байсан. Дуаны хувьд цагдаа дээр баривчлагдсныхаа дараа хүртэл ерөөсө харамссан шинж тэмдэг гарахгүй байсан бөгөөд яг энэ байдлаас нь болоод түүнийг нарцист зан чанартай нэгэн байж болзошгүй хэмээн дүүнэхэд хүрсэн байдаг. Энэ удаагийн маань хэрэг энд хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.